Үйлчлэгээний чанарт нөлөөлж байгаа дараагийн хүчин зүйл болвол сургалтын хэрэгцээг тодорхойлдгоо, сургалтын ач холбогдлыг ойлгодгоо ийм хандлагууд түгээмэл ажиглагдаж байна. Өөрөөр хэлэх юм бол орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагууд, эзэдүүд бол одоогийн төвшнөө бид нар болж гин тэ хангалттай байна. Энэ бол үнэхээр бидний төвшөнд сайн байна гэдэг юм нэгдсэн байр суурьтай байдаг. За энэ нь бол сургалтын хэрэгцээ, сургалтын ач холбогдлыг ойлгохгүй байх гол нөхцөл болж байна. За дээрэс нь жилийн төсөвтэй бол сургалтын төсөв байдаггүй. Магадгүй тухайн байгууллагад маш ноцтой эрсдэл бий болсон, тэгээ гомдол орж ирсэн тохиолдолд сургалтыг ойлгож авдаг. Бусад үед бол сургалтын хэрэгцээг ойлгохгүй хандлагууд бол их харагддаг. За аймаг орон нутгийн удирдлагуудаас, эсвэл яамдаас, эсвэл мэргэжлийн холбоодоос тодорхой хэмжээний сургалтуудыг зохион байгуулдаг. Бизнесийн байгууллагуудад ямар нэгэн дарамт үзүүлэхгүй, учруулахгүй гэдэг үүднээс бол сургалтын төлбөргүй, эсвэл сургалтын төлбөрөө бага ийм сургалтуудыг зохион байгуулахад эдгээр сургалтыг бол ач холбогдлыг нь ойлгохгүй өнөөдөр бид нар үйл ажиллагаатай байна, ачаалалтай байна, биднэрт өнөөдөр ажиллах хөнгөө байна гэдэг энэ шалтгаануудаар энэ сургалтанд хүмүүсээ хамруулахгүй байх юм хандлагууд бас нэлээд харагддаг.